дагуулах гэдгийг шинжлэх ухаан татсан. Тэгэхээр сүнс бол сэтгэлийн мэдээлэл байх боломж байх юм. Байгаагаа. Тийм учраас сэтгэл бол сүнсний бүтээлч. За ингээд цаашаа одоо асуудал яриад байхад үлдээ та ойлгож бодох хэрэгтэй. Тэгэхээр сэтгэлээс юу үүсдэг юм? Хүн төрлөختний сэтгэл нь сэтгэхүйг бий болгох юм аа. Монгол сэтгэхүйг бий болгосон. Ядны өвдөөс. Ишвэлжийн бичснэр бол сая 112 мянган жилийн турш Монгол үндэстэн оршин тогтсон гэж галуурваас мод гэдэг номон дотор ишвэлжээр болчихсон байдаг шүү. Сая 112 мянган жил Монгол үндэстэн оршин тогтсон гэж. Ямар нэртэй байсан хамаагүй. Энэ сая 100 жилийн мянган жилийн турш Монгол сэтгэл бий болсон. Тэгэхээр миний сэтгэл төрмөл яг амтхандаа бас болох шиг. Яг болох шиг. Тэгээ нийгмийн сэтгэхүйгээр хөгждөг бас багтдаг. Яг ухамс шиг. Хөгждөг багтдаг. Тэрийг бид сэтгэлгээ. Сэтгэлгээ. Цэвэр аюун сэтгэлийн тухай ярихаар мөн өнөө хөвгтэй. Өөр энэ дотор цэвэр аюун сэтгэлтэй байгаа хадаа өвч. Би таних учраас хэлж чадахгүй шүү. Миний хамгийн сайн тайлбар хөөхт. Хөөхтийн сэтгэл ямар аюун сайхан гэдэг. Жаахан хөөхтөн ороод эмэгтэй ороод ээжээ. Ихтэй ороод аваад. Ороод өөр гэдэг өвөө эмэг ороод эмэг. Цөмөрө тэр хүний ээж нэмэн шүү. Тэдний хотон шүү. Тийм гоё. Жаахан том болоод хэрэг. Бидний нэмөө гоё ороод ирж байгаа. За сэтгэлгээ гэвэл тэгвэл сэтгэлгээнээс юу үүсдэг юм бэ? Сэтгэлгээнээс хүсэл үүсдэг юм. Хүсэл яг бодол шээ. Тэгээсээ ингээсээ би нэг их мөнгөтэй болоосон. Эндээс гараа явж ирлээ. Автобуснаас миний хажуугаар нэг аяа хүн тавьж аваад хаалган дөрөвчтэй мөнгө нь ойчоосаа. Оо. Хүсэл тийм сан. Угоо дин ажил бүтээсээ энэ тэрийн бити бүтээсээ шийдээ. Энэ хүний ажил төрөн биелээсээ энэ мөн овшин тэрийн битгий биелээсээ. Хүсэл бодлого яг нэг юм багнанд байна. Тийм учраас хүнийг хоёулаа үтгэдэг. Нэг нь арай наад талбарч. Бодлон жишээлбэл биелэж эс молекул атом цөм электронууд төвшин бодлого өвдөж байгаа чинь. Битгэл хүссэн түүнээс айцаа. Өөрөөр хэлбэл аюултай болж байгаа. Оронд хүсдэг. Хүслийн оронд тэгээ цаашаа мэдээллийн оронд буюу торсон хоосон чанарын оронд, их чанарын оронд. Тэр орнуудыг эмгчүүлэх хэрэгтэй. За эмгтэй бий бол их төвтэй болж байгаа. Өнөө бодлогоос даваад хийсвэр орноо өвдөхөд орчноо өгөх гэж шин. За тэгээд хүсэл чинь цаашаа дахиад нэг юм шулуулдаг юм. Юу? Нөгөө санаа. Тэгэхээр бодол санаа, хүсэл санаа. Санаа бодол хоёроо нэгдчихдэг биш. Тэгээд үгүй биш. Харин үг санаа хоёр нь тайг сүнс хоёрын хоёулынхын бүтээл. Нэгдмэл цогцсон юм байна. Ийм учраас их хүчтэй болж байна. Түрүү би үгийг тархины үтэл Туаганаас ингээд үтсэн гэж хэлсэн бол одоо дээрээс нэмээд үгэнд нэг нэмэлт гарч ирж байгаа. Энэ юу? Үг нь зүрхний доторх долгис. Биеийн анин морны гэрэлтэйгээ долгис үгэнд шингэждэг. Тэрийг агуулж байдаг. Тэрнийг энэ нийтийн хэлээр солитон үг нэлж байгаа. Өөрөөр хэлбэл анин орны нөмөрөгтэй үг нэлж байгаа.
шидэт нөмөрцсөн үг. Тэр хүний зүрхэнд орно. Зүрхэн ч орно. Нэвтрэхгүй юм гэж байна. Зүгээр нэг дуу аяа бол нэвтрэхгүй юм гэж. Хүний гэрэлт орон буюу тэр анин орныг нөмөрсөн үг бол юунд шийдэх. За үгээр үгийн шид эрүүлжүүлэх, эмгэгшүүлэх шидэн усан хүчиж байгаа. За тэгэхээр би таван чимээ ятгч боллоо. Биеийг ярьсан, ухааныг ярьсан, хумсрыг ярьсан. Одоо сүнсийг ярьчлаа, сэрэмсэр уюусан. Сэрэмсэр гэдэг нь сүнсний хумсар гэсэн. Сэрэмсрийг ярьчлаа. Ингээд таван юм ярьчлаа. Яг эрүүл байх тухай. Одоо сэтгэлийг буюу сүнсийг яаж эрүүлжүүлэх вэ гэдгийг би хоёр ухаан үгээр тайлж ярина. Хамгийн эхлээд гэмшиг өөрийнхөө муу үйл, буруу үйл, дутуу үйл тэр бүхэндээ гэмшиг хэрэгтэй. Энэ бол сүнслэг орон ухамсар сэрэмсгийн төвшин зэвж хамгийн хүчтэй арга. Эндээс ингээ гараад явхад орчоолоор тэр эмэгтэй бэлийг амгаж болно, алчуураа амгаж болно. Карманаас алчуураа гаргаад бэлээд аваад руу харуулсан хариулт мөнгө 5,000 цаас унаж байна. Би тэр хүнд 3 янзаар ханд харав. Дотроо баялдаа шанах болчиход 5,000 төгрөгийг аваад хамгаалчаад нөгөө чи авчих нэг арга. За энэ хэл зэрэг арга наанд болчихно. Яхаа хүмүүс харманасаа юм онгоцлаа гэж. Эдгээр хоёр таа. Энэ хэл зэрэг юм байна. Та нар бодоо. Шууд усгээд онгоцсон тавна. Миний хөлийг аваад чи мөнгө болчихлаа шүү дээ. Аваад гэж. 3 янзаар хандах арга байна. 3 хандлага нь бол чамайг аюулсан. 2 хандлага нь та аяст ямар ч гэмзэн болохгүй зүгээр л өнгөрнө. Эхнийх нь надад нүгэл. Тэгэхээр сүнс сэтгэлийг аюулсах ийм жижиг юмнаас эхэлж байна. Хөлдөр биш л болно. Энэ сандтаа сууж байгаа тэнд өөртөө хондогдож юм гарахтай. Миний ордоор гарахтаа хөлдөр биш гэж байна. Хоолчлаараа хөлдөрч биш гэж байна. Зөвхөн энэ олонтой. Зүгсүр нэг үе яваад ирсэн. Хоёулын энэ аюулсч байна. Сорим шиг тэмчээ. Тэгвэл би бахтаад ирчих. Дээрээс нь тэр хүүхэд бас хондоо нэр би одоо хүүхдийн настай хүний хөлдөрөж шийдэх хондоо хоёр хүний сэтгэл аюулсан багтаа гэж. Тэгэхээр сүнсний энэ орон амин одоо сэтгэл зүйн юм цэвэрлэх аюулсах гэдэг ийм аюул. Ийм жижиг сажиг юм маш том хүмүүс. Чиний ямар нэг оронд жишээлбэл одоо хамгийн жижиг бодъё. Нэг ганц эсийн төвшний орон төвшиг хүрээж байгаа. Сэтгэлийн ийм юмар ингээд хөндөгч дараа нь 2 болно, 3 болно, 10 болно, 20 болно, 1000 болно. Сая эсгэнт. Нэг сая 10 сая эсгэнтсний дараа чамд өвчтэй. Ийм учраас сэтгэлээ өвддөг, сэтгэлээ идэгдэг. Энэ чинь анхаарахыг хэлж байна. Тарахын зүйл. Таамс би асуух цаг гаргаж штэ. Тэр заалын зохион байгуулагч над их ахтар гасан заваач яриасаа төгөөш асуулт гаргуулсан гэж хэлэхгүй байна. Тэгэхээр эндээс асуух нь гэдэг хайц яаж болно. Дараагаар нь амин орон тэгш хамгаалсан. За энэ төвхтэй.
Өөрөөр хэлбэл саяын хүртэр бол саяын 5-ыг тайлбарлах та нар байдаг. Би байна, ухаан байна, ухамсар байна. Сүнс нэр байвал байдсан байх. Тэгэхээр сэтгэл сэрэмсэр байгаа юм байна. Энэ 5 зөвшөөрөл үлээц байгаа одоо болох зүйл байна. Амийн орон юу хийн иргэлттэй. За энэ их төвтэй байна. Бүрэх төв мэрэгчтэй үүсдэг. Манай ангаах эмчнэр өөрний ангаахад өссөн эмчнэр бүр төвтэй. Ерөөсөө тийм байхгүй тохиол заасан байдаг. Надад тэг зааш одоо тэг зааш явж байгаа. Ангаахын дэд хичээл дээр ойр сууж үзсэн биш үү? Тэгэхээр хүн дотор хийн иргэлт хийж байгаа. Энийг ойлгохдоо хүн энэ амьсгаж байгаа агаараа хийн иргэлт хийж байгаа. Энэ биш энэ агаараа иргэлт. Нарийн хийж нэг юм байна. Энэ ямар зүйл байгаатай би танаас нэг юм хэлье. Хийн тухай ярихтаа 3 нэр тийм үү? Нэгдүгээр сууг гэдэг юм ярьж байгаа. Хоёрдугаар хэлбэс хүрдүүд гэдэг юм ярьж байгаа. Тэгээд гуравдугаар нь хийгээ ярьж байгаа. Энэ 3 нэр хэлээд байдаг. Гэхдээ би ойлгуулахын тулд нэг юм шаа. Эмбэлгээс эрвэлгээс хоёрээс ингэ ойлтож их юм байна. Тэр хоёр ингээд ойлтоод байхдаа тэр хоёрын орон зай нэгддэг юм. Юу болон гадуур орон зайтай шүү дээ. Одоо та нар ингээд цөмөр холоос харах юм бол нэг боо юм. Ингээд харахад цөмөр дундаа зайтай шүү дээ. Түүнтэй яг адилхан элэг гэдэг нэг хүрээ юм байгаа юм шиг. Элэгийг үүсгэж байгаа эсвэл гэдэг шиг өөр орон зайтай. Хөдлөх орон зайтай, харилцах орон зайтай тийш элэгнээс босоод явах орон зай юм байна. Тэгэхээр тэр хоёр өндгөөс элэглээс хоёр ингээд ойртонгуудаа орон эхлээ нийлдэг. Тэгвэж шүү дээ. Одоо ингээд эндээс сүүдэр эхлээ нийлдэг шиг хоёр орон. Тэр хоёр орон давхцангуудаа эрвэлгээс эмэлгээс хоёроос ондоо орон үүсчих. Хоёр талын орон нийлээ, арга билэг хоёр орон нийлээ, хоёр талынхаа шин чанарыг агуулсан орон үүсгэж. Ингээ 3 орон бий болчихоо. Историйн эмэлгийн буюу одоо намын хэдээрээ билэг суг, эм суг. Эрвэлгийн шиг таарсан ил суг. Дунд нь хоёр талын завсарыг байсан дунд хоёр төв суг. 3 орон үүсгэж. Дараагаар нь эснийдээ тэр 3 орныг дагаад хуваагдаад байна. Энийг астрологчид 3 эгнээс үүсдэг гэж бичээд байна. Ингээд энэ орон гэдгийг ингэ үүсдэг. Гэхдээ тэр орноор нь хийггүй. Нэг их хачин юу гэдэг үгтэй юм гэдэг юм. Усан орон үүсээд 18 хоног болж явах зүрх цаад. Цус байхгүй, суудас байхгүй, тэрнийг авах эрхтэн байхгүй. Үтгэж зүрх юу ингэ ажиллуулдаг. Тэр орноо нөгөө хийггүй гэж байна. Тэгж эсүүдийг амьд байх, цаашаа үржих олсох боломжийг хангаж байна. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр хоёр эс чинь өөртөө амьдлаг чанар агуулсан. Бидгүү амин чанар агуулсан бэлэг нэгжийг сүнсгэнэ гэсэн. Тэгвэл тэр эрвэлгээс эмбэлгээс хоёр амьдлаг чанартай. Нөгөө амин чанараас хөгжсөн нэлээ мундаг болсон юм гэж байна. Тэр амьдлаг чанар агуулсан хоёр эс маань цаашаа хаваагдан үржих боломжийг бий болгоход зөрөх туснаа. Амьдлаг чанар орноор нэгдэгүүд сүнс айн үүсч байна. Сүнс айн үүсч байна. Тэгвэл сүнсний орон хоороо хэрэгтэй болж байна. Тийм учраас саалаа үлдэхээр саваа үлдгэж сүнс хоорон зөрөх эхлэе гэж байна. Тэгээд сүнс үсгүүдээ зөрөх. Зөрөхөн дотор нэг юм удхан нэрүүлэг гэж нэг сонин нэмээр хөтлөө.
Тэр бол сүнсний орон байх гэж туйлаас бодсон. За ингээд зүрх бие бол хоёр үндсэн том нөхцөл шалтгаан байна, шаардлага байна. Эсийг үржүүлэх, хэрэггүййлэх 3 дугаарт, 2 дугаарт нь сүнсний орон байж хорон. За ингээд сүнс гэдэг юм байна. Хий гэж ингээд энэгээр гүйж байгаа юм гэж байна. Энэ босоогоор 9 босоо хүрд байдаг юм аа. Энээс одоо номонд 7 гэж байна. Тэр хүрдүүд гэдэг юм тэр ухамсарын үлдэс. Бидний өнгөрсөн энэ өнгөрөөж ирсэн, дамжиж ирсэн ухамсар хүрд хамгийн бага бол 8 хүрд. Аниглих чанар гэж юм яриад шүү. Чи ургамал аниглих чанартай. Тэр нь аник хамгаалдаг хүрд. Тэрний дээд тааламж хүрд. Бүх амьтанд байдаг. Тэрний дээд хүчрхийлэл хүрд. Тааламж өвдрүүл хүчрхийлэл гэдэг. Тэгээд дэшээ хайрыг хүрд. Тэгээд иймэрхүү нөөсөн бурханлаг гэдэг. Энэ хоёр талд нь цохны хүрд, дагсны хүрд гэж хоёр нэмжиг 9 хүрд босоо байдаг. За ингэхээр энүүгээр энийг гүйж байгаа гэх нарийн хий байдаг. Энэ 108 хий байдаг. 108 төрөл хий байдаг. Монголын тэжээг ухаан үндсэн 10 хий гэж ярьдаг. Эмчлийн онцлог тэрийг маш түшгэлдэг. Ийм хий тэгшүүл хүн амар амгалан байдаг. Бид нэг тийм хачиг болчихдог. Нэг ормоор гармаар зүгээр сайхан сантай мөр үйл ялах юм ихэд уцаар бэлтдээ гэдэг шүү дээ. Өгшөж дөрөв байлжсэн санаа яач вэ? Өвг нь аваагаас асууж байгаа авгаа. Хэн нэгдэж үлээ. Хайрах шүү. Би наач цаг байлжсэн стодогройц юм болоо яасан гэж байна. Тэгэхдээ энэ хин бүлгэн тэгшиж шатсан хөл юм. Тэр өвг нь мэдэхгүй. Хүчий чадаа чигцэн хайшаа юм уу даа. Уулын тэр хийг тэгшлэг цоод тассан шүү дээ. Өгшний миний яагаад хин бүлгэн наа яаж. Чи хоёр дасгал хийчихээ өгөх. Тэгээд цаатноо за тэгээ ямар нэг үг. За яаж хийх одоо хийх гэж шүү. Үндсэн 3 хий байна. Байгаа юу дөрөв юм уу та нар бодоорой бас. Би 3 гэдэг таац. Нэгдүгээр нь дүрсэд шүтсэн хий гэж байдаг. Энийг тэр аграар засдаг. Би хамгийн ихэнд ярьсан шүү. Жишээлбэл тэгээд одоо хүн тийм доктор үеийн уцаар дуучулд юм уу ормоор гармаар босмоор суумаар нэг тэгээд сонио шахтыг ойш болдог шүү. Цаашаа хайчмаа. Тэгээд айдсан мөртөө дахиад нэг яг ийм болгоод тэр хин гүйдгийг засдаг хэдхэн засах хийж байна. За би хоёр засах хийж. Нэгдүгээр нь хэмтээ хийж болно суугаа хийж болно. Ямар ч хийж. Ямар ч байсан ууцыг энэ шудруугаар ингэ татах хэрэгтэй. Хүзүүгээ дэшин, сэлээ дэшин, нуруугаа дэшин, ууцаа дэшин, ахасуугээ дэшин доош. Дараагаар нь хараа дэшин, саруугаа дэшин, хөлөө доош, дүнгээ доош, өвдгөө доош, саруу хөлөө доош. Суугаа сайн ч. Хоёрдугаар нь сайн тавууш шуугач. Хөлөө. Гуравдугаар нь мушгич. Шиг сайн шиг зүүн шиг сайн. Дөрөвдүгээр нь төрөлгөө харж байгаа сайн идэж. Дараагаар нь босоод өвдгөн дөрөв. За чиний ямар нэг таг үүд авахтаа болчихсон. Тэгээд авах. Энэ дүрсэж чүтсэн хэрэг ингээд биеийн гаднаар засчихдээ. Зүгээр ярьх юм яагаад чинь ингээд сайхан тэний чиглэл засах чинь дагаад засчих. Хоёр содор шүтэн гүйд хийж. Өнөө омором жоо гэдэг төвдөд кенэсэндээ содор тэдний ярьж байгаа бэлэг арга төвсөд гүйд. Энийг бясалгалаа амьсгалаар хөдөлгөх юм. Бясалгал бол амьсгалаа. Чи хэрвээ энийг хөдөлж чадах юм бол гэгээлдэгчтэй. Бурханд дэвчний
мэдээллийг авдаг болчихж байгаа. Тэр билгээ гэж. Гурав оронд шүтэн гүйж хийж. Тэрнийг өртөөл өөрийгөө тайвшруулаад цэвэрлээд өөртөө урьж зарлаа. Тэгэхээр чам бууж ирдэг. Бууж ирвшээ чиний дотор байж байгаа. Чи тэрний үргэлжийг мэддэг. Би өнөхөр бие бүгдийн цэвэрлээ бүгдийн төрөний хэлбэршээ суулж чадаад тэгээд ингээд энэ хөгжим дуучин авах гэж хэлсэн.